За гадна талаасаа бол нэг иймэрхүү. Хай. Тэгээ бүгдээ сайн уу? Үл хөдлөлттэй холбоотой нэг бэлтгэл хийж байгаа. Өнөөдөр бол хотоос 30 км зайд орших Гачуурт дээр ирсэн байна. Тэгэд Green Home гэдэг ийм projectтай танилцсах гэж байна. Тэгээ миний нөгөө нэг хамгийн гол нь аюу гоё хүсээд бодоод идэг ийм single house-нууд байна танилцээ тэгээ ороод. За та гэхдээ одоо энэ бидэрт нэг өөрөө танилцаад тэгээ бас нэг хотхоныхоо нэг танилцсан үед шүү дээ нэг жоохон яг энд нэг ямархуу бүтээн байгуулалт ер нь болох гэдэг юм байна. Хоёул ингээд өнөөдөр шоурум дээр нь ирээд нэг хоёр байшинтай танилцлаа шүү дээ тий. Тэгвэл эндээс ингээд цаашаага бас single house-нууд баригдана, урталтаа бас twin house-нууд баригдах гэдэг байна шүү дээ тий. Одоо энд чинь нийтдээ бид нар 24 айлын дэд бүтцээ хийцэн. Шугам хоолой болон хяналтын худаг, цэвэр бохирын хоолой хийцэн байгаа. Тэгээд хөлтөлтийн гүн болохоор энэ Гачуурт бүсийг болохоор 2.8 метрээд байгаа. Тэрний доор 3 метрийн доор шугам хоолойгоо явуулчихсан. Тэгээд энд нөгөө засмал зам хотхон дотор өөрөө засмал замтай. Засмал замынхаа энэ террасад гаргачихсан. 24 айлынхаа шугам хоолойноос гадна суурьудаа бэлтгэсэн. Газан суурьудаа бэлтгэсэн. Бид нар 800 м-ээс тоогоо татсан. Тэгээд хотхон 2 худагтай 2 гүний худаг гаргацсан. Дэд бүтцүүдээ хийц. Тэгээд эндээ хойдолтой 16 single house-тай, урталтаа 8 ширхэг town house-тай. 34 134, 41 134, 55 198, 64 167 гэдэг дөрвөн сонголттой. Single house-ууд болохоор гаражаар холбогдно. Хоёр хажуудаг гаражтай, town house-ууд болохоор тусдаа гаражтай. Ийм хотхон. Тэгээд одоо бидний энэ харж байгаа энэ бор дээвэртэй байшин болохоор манай club house. Ер нь бол энд хүүхдийн өдрөмжлөх одоо ээжүүдэд бяцлал йогийн төв, аудад дундын багшны хэрэгсэл. Тэгээд одоо хотхны настай хүмүүст дундын community шатар таамаа тоглож байгаа. Ерөнхийд ийм сервис үйлчлэг 170 м²-тай том. Дөрөв бут хоёрыг орж ирэхэд тийм нэг бөмбөрөх бөөнхий тийм нэг пингвиний байшин байна. Тэр болохоор манай харуул хамгаалалт сүүхийн байшин. Тэгээ энэ хавийн угаасаа мэдээж агаартай одоо юу ярих вэ те байгаль орчин мөн те. Тэгээд яг манай найзууд ерөнхийдөө Солонгосоос бас үзэж байгаа, гадаадаас бас үзэж байгаа хүмүүс байдаг найзууд ерөнхийдөө бол одоо хөрөнгө оруулалт маягаар те энэ хавийн бүсээ сонирхож байгаа юм бол одоо үний мэдээлэл те төлбөрийн нөхцөлийн хувьд та нэг бас санал юу мэдээлэл өгч. Ер нь байшин болохоор өөрөө эрчимчин хэмнэлттэй. Тэгээд халаалт нь бас эрчимчин хэмнэлттэй. За энэ дээр бид нар нөгөө дэмэндээ гэдэг нөгөө Moshop гэдэг групп тэднийхтэй хамтраад бид нар дэлхийн номер 1 брэнд Longi гэдэг нарны хавтанг болон инвертер батарейг бид нар одоо хотхондоо суйрлуулах гээд ажил явагдаж байна. Тэгээд тэр нь болохоор ер нь бол тухайн одоо манай энэ байшин ч юм болохоор 4 орчим киловатт ер нь бол халаалт зарцуулах юм. Тэгээд бусад хэрэглэн болохоор 5-аас 6 орчим киловатт. Тэгээд энэ дээр бид нар нарны хавтан инвертер батарейгаа тавьж өгөөд за эхний худалдаа авагч нартаа юу гэдгийг те ямар хуу ярих өөрөө байна гэдгээс хамаарат зарим айлуудад бэлгэлчээ. Тэгээд ер нь бусад худалдаа авагчтай болохоор ер нь бол тухайн одоо нарны хавтан дээр гэж бүртлээс ер нь 50% хөнгөлчих гэж байна. За нөгөө талдаа болохоор хотхон өөрөө хотхныг болохоор эн чинь нөгөө замтай, community-тэй, club house-тай тий энэ одоо хотхон өөрөө одоо маш гоё байгальд байгаа. Энэ хотхон өөрөө үн цэнийг бүтээж байгаа. Тэгээд жил болгон одоо Улаанбаатар хотод үйл хөдлөлийн үн жилдээ нэг 14 орчим хувиар өсөж байгаа. Тэгэхээр энэ үн цэнээ бодоод үзэхээр бид нар одоо эхний 4 худалдаа авагч дээр бэлэн төлөлтөн дээр 50% хөнгөлж байгаа. За ногоон зээлээр авч болно. Хаан болон төрийн банкар өрсөлдөө 20-30%, 15-аас 20 жилээр. За энэ нөхцөлд бид нар 35% бас дөрвөн харилцагчид хямдруулж байна. За хувь лизинг гэж байгаа. Тий. Хувь лизинг. Тэгээ одоо жишээ нь хувь лизинг бол хамгийн ихээр хийх хүсэж байгаа хүмүүс гадаад хүмүүс бас гадаадад амьдарч байгаа хүмүүс байгаа шүү дээ. За ялангуяа би одоо миний мэдгээр таны мэдгээр Солонгос хүмүүс болох юм бол өөрчлөгийг нөгөө тэг ингээд айгуу тэр гоё нөхцөл байгаа даа гэж хараад байгаа шүү дээ. Хувь лизинг болохоор бас хямдруулж 25% хямдруулж. Тэгээд 25% хямдруулсан дүнгээсээ
урьдчилгаа 50% өгчих. Үлдсэн 50%-ийг 5 жилийн хугацаанд хүүгүй руугаа төлж өгч байгаа. Маш гоё нөхцөлтэй. Тийм. Одоо за жишээ нь энэ 6467 км² болохоор 258 сая байхгүй. Аха. Нийт дүн. Тэгэнгუთ тэндээс хямдруулаад 196 орчим сая төгрөг болчихж байгаа. За энэ дүнгээ одоо 50% гэх юм бол нэг 96 сая гэх юм те 97 98 орчим сая байна уу. Тэрийг урьдчилгаанд өгөөд үлдсэн дүнгээ 5 жилд хүүгүй хуваагаад төлөе гэвэл сая 600 мянга сар бол. Тэрийг буцаага түрээслүүлээ гэхэд одоо Улаанбаатар нийслэлийг тойрсон ногоон бүсүүд ерөнхийдөө нэлийн одоо эрэлт өндөртэй байдаг. Залуу гэр бүл настай тэгээд хүүхдүүдээ агаарт гаргаж гэх юм. Түрээслүүлээ гэж бодоход сарын нэг 2 сая 2 сая 500 хооронд байгаа. Ер нь түрээс. Сая 600-аар хувь лизингээ төлөөд буцаагаад 2 сая 500 ч юм уу за дунджаар 2 сая 200-аар ч юм түрээслүүлээ гэхэд тэр зундаас ашиг бас боломжтой тий. Тэгээд нөх хэрэглээгээ нарны хавтангараа шийдээд тэгэд илүү гарсан зардлаа бас улсад тушаагаад нэмэлт орлого болох боломжтой. Тий, тэгэхээр нөгөө миний бас нөгөө одоо зорж байгаас одоо яг иймэрхүү л одоо газар ингээд нэг single house-нд амьдрахыг хүсэж байна л да. Тэгэхээр надтай адилхан бас бодолтой бас хүмүүс байгаа болов уу гэж би бодоод байна. Яг яагаад тэгэхээр бид нар нөгөө ингээд нэг юм одоо байр орон сууцнд бол яг нэг юм хэсэг төвлөрөл гэж байдаг шүү дээ. Хүний амьдрал гэдэг нэг төвлөрлүүгөө ингэж яваад төвлөрөлтөө ингэж байцсан хүмүүс ч одоо ингэ нэг жоохон ингэж гараад нэг тухтай хашиг одоо юм газартай өөр ингэсэн ингээд байшинтай тэгтээ дээрээс нь бүр community те. Тэгээ бид сая замдаа ярьж байхдаа ингэ ярьжсэн л сүүлд бид нар ерөөдөө бол нэг тийм нэг хэсэг тийм өнжин хаус гэж нэрлэдэг байгаа те. Нэг хаус барьчдаг, мөрөөдлөгөө хаусыг барьчдаг. Тэгээ очоод нөгөө хүүхдүүд нь очдоггүй, эхнэр нь очдоггүй. Тэгээ мань ах ганцаараа очиж нөгөө бүх сам ангийнхаа ингээл гэрийнхээ нөгөө жижиг цайдаг асуудлуудыг шийдээд яваад байдаг. Тэгэхээр энэ нөгөө нэг community-ийн олуулаа ингэж гоё амьдрах ийм соёл өдр сүүлийн үед ирэхэд ингээд суралцаад штэ те. Тэгэхээр энэний гоё тийм давуу тал те. Юу юм бэ л л те. Бид нар чинь те нөгөө нүүдэлчин хүмүүс тэгэл суурин амьдралд одоо хотод орж ирэл нэг 2 3 үе дээр л амьдарч байгаа шүү дээ. Тэгээд нэг юм хамтын гэдэг юм хөршийн гэдэг юм тэр ойлголт бол ер нь бол сууж ил явж байгаа хүмүүс те. Тэгээд юу авахаараа заавал ингээл хашаалдаг. Тэгээд эхлээд нэг юм эхлээл хашаага фри гэдэг те. Тэгээ хашаалж аваад дараа нэг байшин барьж аваад тэгэл тэрэн дээрээ одоо амьдэрдэг те. Тэгэл тэн дээр нэг хүн жорлон хож аваад тэгэл нэг гэр барайл ерөнхийдөө те эсвэл нэг юм панзар ч юм уу байшин барайл ингээл амьдэрдэг. Ерөнхийдөө тийм л одоо тэгэнгუთ нөгөө хөршийн холбоо болоод ирэнгуут явандаа ингээл гой гой байшингууд барьж ийн л да. Янз янзын те одоо технологиуд ороод ирчихсэн. Тэгэнгуут хөршийн холбоогүй гэх юм уу найз нөхөдгөө одоо байгаа нөхцөлд хүүхдүүд бол туслан дээр очих сонирхолгүй тий аав ээж нар ч гэсэн тэгснэ зундаал гардаг өвлдөө ингээд гарахаар нөгөө цонх мохоо битүү дангид л хатаал явахгүй бол хулгай зэлгээ гээл тий тэгэл дээрэс нь хөлдөж мөлдөх хэрсэл мэрсэл гэл ер нь бол жоохон нөгөө байшинтай болсны бүр тэр нь гай болдог юм. Сүүлдээ нөгөө зарах гад бүр зарж чадахгүй болоод сүүлдээ тэгдэж штэ бас тэр зараад өгөөч гэдэг баг явах гэдэг. Яг хөрөнгөл юм л да. Гэтэ тэр нөгөө хотхны гэх юм уу бид нар барьж байгаа бүтээж байгаа энэ одоо үйл хөдлөлттэй болохоор жилд тогтмол ингээд 10-аас 14%-аар өсөж явах тэр үнцнийг л ерөнхийдөө бид нар бүтээж байгаа. Тэгээд энэ хотхон ч өөрөө бас хүүхдүүд, найз нөхдүүдтэй нас насны хүүхдүүдийн тоглоомын талбай, 3x3-ын сагсны шийд байна, элсний болболын талбай байна. Тэгээд хүүхдүүдийн тэр бие балдрыг хөгжүүлэх тоглоомууд ерөнхийдөө төлөвлөжсөн. Эхнээсээ хийгдээд явж байгаа. Тэгээд өдрөмжүүлэгч байд юм уу, тиймэрхүү юунууд дээр энэ хотхон дотроосоо бид нар тэр одоо сөөх ажиллаад хотхон дотроос одоо эндээ амьдраад эндээ багшаа хийдэг эндээ фестивал явгийн одоо бусад одоо ээжүүдтэй зааж өгдөг те аауд нь ч гэсэн дундаа ингээд багжаа тавьждаг за нэг фэшнгийнхаа юмыг сэлбэлээ эсвэл машин тэргээ нэг 10 болт эндээс аваад боочоод буцаагаа тавьдаг ч гэдэм аккумулятораас алгаал те тиймэрхүү ерөнхийдөө тийм ер нь бол нэг юм community харин тэр л одоо community шүү дээ тий. Хөшөө манайх нэг юм болчлаа чи нэг янзлаар хараад байгаа ч гэдэг тий. Нэг нэвиндээ тусалсан тий. Тэгээ надад нэг бас харагдаж байгаа юм нь болохоор энд нэг ойрхон нэг амар фарм байгаа. Тэгээд нөгөө сүүний тэгэл одоо нэг цагаан эдээ болон мах яг органик хүнсийг хэрэглэх юм бол энд бол амар фермүүд байсан зөвгийн аж ахуйж байж шиг байсан тий. Энд нөгөө сарлагтай айлууд байдаг. Тэгээд адуутай айлууд байдаг. Гүү барьдаг. Тэгээд зундаа бол
саам айрхтай болчдөг. Тэгээд нэрмэл тэгэл ер нь л нөгөө сүү цагаа идэ те. Энэ ойрхон ингээл байж байгаа. Хуучин энд чинь одоо тэр харагдаж байгаа чинь хуучин алаг үнэний ферм гэж байна. Тэгээд энэ нөгөө социализмын үед тэгэл тэр нь болоод ер нь бол дампуурсан. Тэгээд юун дээр нь энэ хавийн одоо байгаль гэж байгаа юм. Энэ одоо Хачууртын шар хоолой ам 33 дугаар хороо гэж байгаа юм. Ийшээ ингээд модтой. Дэрх хаагуур бол өстой амар мод харагдаж байна. Дэрхтийн ам гэдэг. Одоо ингээд ийшээгээ ингээд битүү модон донд нөгөө үзэлцэг нэрс мэдэм. Ууланд явчих юм ба шүү дээ. Тэгээ хойшлоод ингээд явахаараа нефт ингэж явсараа заан тэрэлж рүү ордог. Тэрэлж рүү. За. Тэгээд одоо яг хажуугаар ойлоо дотшоо ороод. Тэгээ. Энэ их таалагдлаа надад ер нь. Бас яг миний л үлдээ те миний л харах үнсэг шүү дээ ер нь болоо тэгээ хүн одоо ирээд өөр гэсэн юм зөндөө байгаа шүү дээ. Одоо энэ айлын одоо эзэмшил газар болохоор ингээд модороо ятсан байна те. Модоор хашаалц тэр айлыг бас ингээд хашаалцсан. Тэгээд энэ хашаа машаа дунд нь яг муухай шүү дээ те. Тэр одоо мобайл хүрдээ те. Бид нар бас ингээд үдсчин те. Эхлээд ингээд модоор хашаалаад өхөр орж ирээд хамаг мод идчихсэн. Гэтэ яг ингээд хөөхөн энэ нөгөө хөрсөн 40 см-ийн тулцаалт маш гоё өрсөлдөй. Тэгээд энэгээр одоо явгууны зам. Одоо энийг бид нар явгууныхаа замыг бэлтчихсэн. Одоо энэ бетондох юм. Тэгээд энд нөгөө юунууд би хийцэн баг. Нарны панелээр ажилладаг гэрэлтүүлэг тийм. Жишээ нь одоо бид нар цөөхөн мөнгөн дээр бид нар энэ нарны панел дээр хотхоныг гэрэлтүүлэх дээр бид нар мөнгө илүү төлөх гэсэн. Энэ өст аймаг халуун юм байна. Шууд нар тусах юм байна тий. Нөгөө эрчимчний хэмнэлтэй гэдэг. Тийм байна. Энэ нөгөө нэг тийм байна. Яалтчгүй. Эч одоо яг бүрэн яатсан байгаа мөн үү? Яг одоо энэ дээр нэмэлт одоо дулаалan болоод хийх юм байна. Харин пар байхгүй үстэй. Пар байхгүй. Тэгээд пар орж ирнэ. Энэ тийм байна. Халуун юм байна. Тий. Ямар ч асуудалгүй юм байна. Одоо энэ дээр нэмэлт юу хийх юм одоо нөгөө дулаалan болоод пар орж ирнэ. Дулаалга бол хийхгүй те. Энэ шоурумч одоо ингээ эцсийн байдлаар ингээ болцсон гэсэн үг. Эцсийн байдлаар болцсон. Үндсэндээ одоо жоо халаалга хийх юм бол үйлдэл асуудалгүй юм шиг санагдаад байна шүү дээ. Маш туслах. Тийм ээ. Чи одоо ийсэ яжсэн юм чинь энд ороо хаана. Харин тийм бодоол энэ би энэ ямар хөө юу байрлалтай яг уу гэдэг. Нөгөө хажуудлын 55 дээр ихэж хийгээд. Энэ ханаа метр 20-с дээш хэмжсэн. Зөв. Тэгээд дараа нь тэрийгэ барьсныхаа дараа энэ дахиад зурагчлалаар өөрчлөөд энэ ханаа өндөр болгоё гэдэг. Өндөр болох. Өмнө нь яг энэ хэсэг нөгөө одоо ингээд тэр эхлээд нийлдэхүүд байгаад байгаа шүү дээ. Тэнгууд энэ дээдлийнх нь юу нэг жоохон нөгөө нэг ялж байгаа зайг болох гэдсэн санагдсан л да. Нөгөө энэ нөгөө ингээд метр квадрат томроод эхэлж байгаа юм байна те. Тэр зайгаа нөхцөн гэсэн үг юм байна те. Ер нь бол яг хүний сонголт. Тэр нь одоо комплекс загвар гэх юм уу? White-тэй загвар. Энэ болохоор илүү олуулаад байх ч гэдэг юм уу? Тийм загвар. Тэрийг болохоор залуу хүмүүс сонирхох нь энийг одоо заах бас залуу хүмүүс тийм бас мөвөш те арай хэрэглээ гэж гэдэг юм уу. Тэгэхээр надад бас сүүлүүд нэг иймэрхүү юм яригадаад байна л да. Одоо байрт авах одоо нэг хүмүүс ингээ байр авчихдаг хөтэй түүд. Бас нэг газар ингээ нэг юм цуслан дээр лагер дээр нэг юм хаус авчдаг. Тэгээ ингээ хоёрын хооронд нөгөө ингээд одоо ингээ бай яваад идэг хоёр дунд нь тэгтээ тэр асуудлыг шийдэж байгаа нэг иймэрхүү хауснууд одоо иймэрхүү хотгоны төлөвлөлттэй ийм одоо тий прожектууд байгаад байна л да. Би бас тэгж хараад байна энийг. Ер нь бол хотоос ойрхон 30 км зайтай тэгээд нэг төгжөлгүй бол нэг 40 минут төгжөлтэй бол нэг цаг явцдаг тий ажилдаа явах ч болцдог тий. Тэгэхээр эн чинь бол мэдээж нэг 500-аас одоо юу гэдэг нь тэрбумын бас үнэлгээтэй ингээл байрууд бас байна. Тэгэхээр энэ бол хайцсангу бас хямд боломжийн үнэтэй юм шиг санагдаад байгаа байхгүй юу? 258 саяын байр өөрөө 96 саяар 258 сая байртай болчихно гэсэн үг. Урдчлага бэлэн 96-гаа 100% өгөөд өөр нь түрээслүүлээд явчлаа гэж бодъё. За тий бас. Тий ялангуяа Солонгост ч гэдэг юм гадаад байгаа хүмүүс жишээ нь бид нар чинь хурамсад бол хуглаал ингээл ажиллаж байгаа шүү дээ. Исагаа энэ үү ингээл тэгбэ дээр ажиллах юм уу тэгэл тэр ягаана хийнү те. Тэгэн гот 258 сая чинь ирэх жил дахиад нэмэгдэнэ. Тэрний дараа жил дахиад нэмэгдэнэ. Түрээсийн үн жишээ нь 2 сая 500 байлаа гэхэд дахиад ирэх жил дахиад түрээсийн үн нэмэгдэнэ. Тэрний дараа жил дахиад нэмэгдэнэ те. Хувь лизингийн сая 600 мянга болохоор нэмэгдэхгүй байна. Тийм шүү дээ 3 жилийн үед 5 жил болж байгаа те. Тэгэхээр 5 жил инфляц байна бас те. Энэ чинь нэг хамгийн гол би бас нэг
тэр Солонгостойгоо найз нөхдөд юу зүйдээд тэгэхээр үйл хөдлөг аваад чинь инфляциас хамгаалсан бүтээгдэхүүн шүү гэж л зөвлөөд байгаа юм л. Тэгэхээр нөгөө нэг за чи нэг таньдаг мэддэг юм бол 9 дээр за чи нэг энэ үйл хөдлөгийг авч хайлыг зөвлөөд байгаа байхгүй юу. Тэгээд өөрөө нөгөө аймаасаа судалж мэдсэн учраас өөр амьдарч байгаа болгож ч юм уу те тэрийгээ. Тийм одоо юу ийшээ гэрэн хам руу ирэх 4-5 зам байгаа. Аль төвжирлгүй гэсэн замаа сонгоод явчих болно. Тэ түрүүн бит хоёрын ирсэн зам чинь болохоор хоёул чинь эхлээд нарны замаар явж байгаад тэгээд ингээд ботаникаар хоошоо эргээд тэгээд шар хадаар яваад улаастын гүүрээр гараад ямар ч төвжирлгүй яваад ирсэн шүү дээ. Тэгээд хужир будал ингээд шууд гачуур руу орж ирсэн баг. Уулын замаар явж болно. Дүнжин гарын замаар явж болно. Амгалангийн замаар явж болно. Тэр улаастын замаар явж болно. Ангуулын замаар явж болно. За тэр нэг адуу сайхан бэлчж байна. За ингээд үхэр мөхөр бэлчээл явчихд юм байлээ те тэр мөр. Энэ ингээд харавц одоо ингээд өглөө босч ирэл ийм харавц хараад энэ ном болж. Тийм. Одоо Монгол жангум гэдэг нэг алдартай код идэв. За тийм. Жангум ихч. Тийм. Тэр ихч чинь тэнд байд. За жангум ихч рүү орж тэгээд юм хам аа. Амралтын өдрүүдээр онгоодог. За. Тэгээд нэг үхэр хүнтэй нэг үхрийг ганцаар явдчихдаг. За хүмүүс тусуулаад яваад дээ шүү дээ. Хөрхөдөө бас очиж юм нөгөө нэг хүн амтны ажил явдал модалд нь яваалаад байсан шүү. Одоо бид нар тэнд сагсны шийдвэр хийсэн юм уу? Тийм байна. Тэгээ мод тарьсан. Тэгээд наадталт нь нэсний болболын талбай хийж байгаа. Тэгээд энд насны хүүхдүүдийн юу байх хэвээр. Одоо програмын талбай. Тэгээд энд ингээ харах юм бол бацуур урд TV хауснууд нь шүү дээ. Тийм. Энэ нөгөө 34 41 55 64 биш 34 41 гээд баг бид нар квадратаар байна тэнд байна. Ингээ 4 байж. Эхний 4. Удахгүй хэрвээ эн чинь хэдэн сард одоо 6 сард ашиглалтанд баг орчих. Эхний юунууд нь 6 сард. Тэгэхээр 6 сард бол тэнд бас шоурум дээр бол бас TV хаусыг танилцуулж бас бичлэг хийх юм байна те. Ерөн бол таун хаусыг тий. Энэ бол single хаусыг танилцуулчлаа шүү дээ те. Ерөнхийдөө бол за би бол юу гэж бодож байна. Бараг одоо яв гэдгийг сайн ажил төрлөө сайн хийж байгаад те. Энийг юм урьдчилгааг нөгөөд бас хөнгөлтөө нөхцлөөр те. Нөгөө нэг юугаар ингэж ярьж байгаад бас сонирхмоор санагдаад байна. Тэр нөгөө хөрөнгө оруулалт гэдэг талаас сонирхож болно. Байгаль гэдэг талаас сонирхож болно. Бас нэг нэрээ юу байх хэвээр. Бид нар нарны панелээр одоо эрчим хүч хэрэглээгээ тэглэж байгаа шүү дээ тий. Тэрнээс гадна бэкап шийдэл гэж хүмүүс бас бэлэг өгч. Тэр болохоор бид нар хосолмол газаар ажилдаг, тоогоор ажилдаг хосолмол билетийг бэлгэлээд хэрвээ тог тасарлаа гэж үзье. За нарны одоо бидний батарейч байт юм уу хүрэлцээгүй бид нар гинтийн байдлаар одоо олон зэрэг залгаад батарейгаа дуусгацсан байлаа гэж үзье. Тэгснээр тог тасарсан тий. Одоо чинь харин тийм наад эрчим хүчний асуудал одоо юм хэцүү шүү дээ. Тэгээд таслаад байдаг хотын байруудыг таслаад байгаа шүү дээ. Тийм нөхцөл бүр гинтийн юм боллоо гэхэд бид нэр газан билээдэг тий. Тал нь тоогоор ажилдаг, тал нь газаар ажилдаг. Тэгээд газын болонд бид бэлгэж байгаа. Манайхаас авсан хүмүүс Дашванжил компаниас 20% хөнгөлөлтөө үнээр энэ улаастай салбараас болооны цэнгэлүүлэх боломжтой. За тэгээд тог тасарлаа газсан билетгээ ажилуулаа хоолоо хийлээ. За хэрвээ жоохон хүдэн байх гэдэг бид нар бас газан халаагаар бэлгэндэг ч. Пүү ч одоо юу юм бэ? Нараар халчин, тогоороо халчин, газаараа халчин. Тэгээ яг нөгөө нэг миний бодож ирсэн инженерчлэлийн шийдэл мөн байгаа юм л да. Одоо хүн нөгөө нэг ингээ нэг эвгүй байдалд орно шүү дээ те. Янз янзын асуудал үүсэ тог могон тасраад ингээл тийм тохиолдолд бол бүрэн хараа даачхал юм байна те. 3 4 хувилбартай. Болохгүй баг галаа түлчин. Одоо жараа гал түлхээ бас. Яг ер нь бол бид нэг эрчим хүчний хөнгөлөлттэй гэдэг. Тийм. Энэстэй бүр байг сууж чадахгүй байна. Сүйдэж тахгүй бол амар халуун байна. Энэ нөгөө нэг ямар шилээр хийсэн цонхон дээр нэр ямар хөө яасан бэ? Цонх ч бас нөгөө Луи шилмэл гэдэг одоо нөгөө нэг 3 давхар махвар гэдэг байгаа шүү дээ тий. Ногоон зээл гарч байгаа энэ төр гэдэг байгаа шүү дээ. Би ч одоо цонх констракшнд ажиллаад байгаа шүү дээ. 3 давхар шилтэй лови төрхлөгтэй гэдэг. Тэгвэл мөн байна. Тий. Тэгээд турк рамтай герман энэ гэдэг энэ ч сүртэй. Цонх бол амар юм билээ. Би бүр юунд цаандаас цонх судлах гээд цонх констракшнд ажилд орлоо шүү давхар. Тэр энэ яг нөгөө цонх чинь ер нь нэг барилгын 10 савар оруулахгүй л аим халуун байна. Юугаар нөгөө цонхоор алддаг. Тэгээд цонх сайн байх хэрэгтэй. Тийм. Юу хит 80% гэдсэн чинь баг муу цонх бол тий. Ер нь бол нөгөө дээвэр шал тэгээд хаал. Тийм тэр алдах юмуд байна шүү дээ тий. Тэрний одоо хамгийн гол юм. Ер нь нэг хот жоохон онцгой болоод гэх юм бол наашаа гээл тий.
Бас нэг тийм нөөцтэй л байх юм байна да. Би бол тэгж бодоод байна. Нөгөө 2012 онд чинь дэлхийс өмнө гээд бүгдээ лаажуудын зэ бий. Тийм гарыг тэр үеэл л одоо энэ сайхан агаарт ингээд байж болох гоё л санагдаад байна. Хотод ч тэгээд эрчим хүчний хэд хоног тогмог тасаа бас юу ч болох юм бэлээ мэдэхгүй шүү дээ. Тэрийг бодох юм бол одоо жинхэнэ утгаараа тийм нэг манай нэг цатлаас татчих юугаар хэлэхгүй байна. Ачаалал хэлэхгүй байна. Тэгээд одоо дэлхийд бүдэн байлдаан болоод бензиний хомсдол үүсч юм. Тий. Мэдчлээ ерөнхийдөө тэгээд нэг юм одоо хот дотор тоггүй болчих юм бол 15 давхарт 20 давхарт амьдраад хэцүү шүү. Тэгээд гал гарлаа гэхэд тэрийг одоо за боли тэр 8 баалд гад юу мөгөн дээр бол яадаг хүн бол хэцүү юм байна. Энэ ашлахаар юм байна те. Өндөр дээр тэр террас руу доод нэг давхар. За тэгээ өндөр дээр яадаг. Тэгээ болохгүй бол одоо байр майртай хүмүүс болвол тэгээд түрээслээд наашаага хөрөнгө оруулах тэгээд эндээ амьдраад тэрийгэ түрээслээд те. Тэгээ хотод нэг төвлөрөлт амьдраад яатсан хүмүүс хүний хөрөнгө те өөрөө яхаа шал гэдэг чинь одоо хүн байж л байдаг те. Өөр яхаа шийднэ. За энэ дээр нэг сайхан энд нэг суудал тавиал наршаал ингээл нүднийшлээ зүвчил ингээл сууж лах юм байна да. Энд чи юу вэ? Тэр чинь арай томоор шийдэж өгсөн гэдэг байгаа болоо тэр. Террас нь томорч байгаа. Тэрний террас. Одоо эн чинь бид нар ихлэ барьсныхаа дараа л ер нь бол энд ингээд метр 50-тай. Тэгээд хүн бол ийшээ хараад ингээд суучна. Эсвэл өөдөөдөөс хараад суучна. Дөрвөн хүн тойрч сууж болохгүй юм байна гэдгийг барьсныхаа дараа ойлгож байгаа. Тийм байна те. Тэгчээд гадаа гараад нэг мууш тоглоёгээ дөрвөн хүн гараад. Тэгээ метр 50-тай юу дараагийн цагрууд дээр 2 метр 50 болгож террасаа томорсон. Тэр чинь дөрвөлөө тойроо суух боломжтой. Яг боломжтой болох юм тий. Тэр нэг жоохон апдейт хийгээл яваад байгаа юм да. Тэгвэл 3-аас нь авчихт юм уу? Тий. Арай нэг сайжруу сойлбрас юм уу да тий. Тэг хүүний сонголт ч тий. Тий, өстой хүн. Одоо бид нар дөрвөлөө байдгаа хоёулаа байна гэх юм уу эндийг авч болно шүү дээ. За ерөнхий тэгээд мэдээллийг нь сайн өгчих болоо. Тэгээд та нар бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэх юм бол надтай холбогдоорой. Миний YouTube хуудастай комент хэсэгт бичээрэй. Тэгээ бас энд байгаа ахын дүүс байх юм бол ирээд үзчих болно. Манай шоурум бол нээлттэй тий. Ярьж байгаа л хүрээд ирчих болно. Утасны дугаар байгаа. Пэйж хуудас байгаа. Пэйж хуудас дээр ямар нэгэн пэйж хуудас дээр нэ мэдээлэл өгж байгаа. Тэгээ яг нөгөө чамаар дамжих юм бол бас нэг тийм ганц. Тий, надаар яах юм бол нэрээ хөнгөлөлт урамшуулал бас гой юмнууд байгаа шүү. Одоо нууцаа тэрийг яг дэм битсэн хүнд нь хэлнэ. За нэг юм харьцууцд байна. За нөгөө шоурум нь энд байна да. За манайхаа ингээд энэ шоурум өнөөдрийн бичлэг ингээд дуусгая. Тэгээ дараа нь бол миний IG дээр багаар ингээ мэдээллүүдийг нөгөө явнаа. За тэгээд манайхаа баярлалаа. За баярлалаа. Баяртай. За хүний нүд тэгээд бие бодорой. Манайхаа ингэж аа.